Уулуулын оройд хүслээ шимнэж тэмүүлнэм, ус усны урсгалд сэтгэлээ угааж хариуснам, хүслийн тэнгэрт жигүүр ургаж ниснам, хүн хүний төлөө зүрхэн зориулж амьдрна. Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо, та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн дугаарыг надтай хамт хөтлөхөөр ах トゥ яа багш маань хэдийнэ бэлэн болсон байна. Өнөөдрийн манай хүндэт зочноор боловсролын тэргүүний ажилтан боловсролын салбарт 35 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа. Одоо ч гэсэн ажилласаар байгаа. Бидний хайртай багш Пүрэв Дашвш маань үргэлж орж ирээд байна. Ингээд багштаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та нарын дуу хоолойг сонссон чинь гоё ээ шүү. Би бас багшийнхаа дууг сонссон ч бүр эрхлэмээр санагдаа л гэж. За ингээд эхнийхээ асуултанд оръё. За багш маань бага нас хаана өнгөргөө? Багш маань одоо бага насныхаа дурсамжийг хуваалцъя. Айлын хийдэг хүүхэд байв. За аав ээж нь юу гэж багш маань загтайг байсан. За мөн багийнхаа хүсэл мөрөөдлийн талаар дугаараа эхлүүлэе гэж бодож байна. За. Тэгээ багш нь бол одоо 3 охинтой айлын хамгийн бага охин. За тэгээд одоо ээж авдаа их эрх танх хүүхдээ л да. Миний аав Лувсан дорж гэж хүн засгийн газрын баазад жолооч хийдэг. Ээж маань болохоор нэгдсэн 3 дугаар эмнэлэгт физик эмчилгээний сувилагч ийм мэрэгчлээ хоёр хүний одоо бага охин болж төрсөн. За тэгээ багш нь Улаанбаатар хотод төрж өссөн. За манай тэр засгийн газрын баазын одоо хашаанд дүнзэн байшинд ийм 3 орцтой дүнзэн байшинд байдаг байлаа. Тэнд ингээд дандаа жолооч нар гэр бүлээрээ амьдардаг. Яг баазынхаа тэргээд байдаг байсан. За тэгээ хүүхэд нас маань их жаргалтай өнгөрсөн. За тэгээ багтаа ингээд аав нар маань цэцэрлэгт ингээд биднийг зөөдөг, ээлж зөөдөг. Тэгээ нэг удаа манай нэг найзын маань аав нь зөөх ээж таарад бид хэдийг ингээд хүүхдүүдтэй бүгдэнд нь хоч өгөөл. За тэр ороороо хавтгай ороороо хамаргүй ороороо гэж ингээд янз янзаар нь буудаал нэрлээл машиндаа оруулаад байсан. Тэгсэн надад нөгөө хоч байдгүй. Би амар гомдож байгаа байхгүй юу? Би л ганцаараа хочгүй юм байна гээд ингээд зогсож исэн чинь том тоншуул ороорой гэсэн чинь миний баярлсан гэж хэлдэг. Тэгэл гүүгээл машиндаа орж иж ирлээ. Тэгэл бид хэдийг өглөөд нь нэг ав маань хөргөж өгөөл, оройд нь нэг ав маань бүгдийг авчраал ингээл хүүхэд нас маань бол их гоё жаргалтай өнгөрс. Тэгээд цэцэрлэгээ төгсчөөд яасад явдаг байсан. Тэгээд цэцэрлэгээ төгсчөөд манай чин 5 дугаар сургуульд харьяалалтай. Тэгээд 5 дугаар сургуульд 1-р ангидаа элсэж ороод 10-р ангиа төгсөөд тэгээд дунд сургуулаа амжилттай төгсчөөд бодож исэн л да. Яг ямар мэрэгчлээ болох вэ? Тэр үед ч одоо нөгөө хуваар олж аваад тэр хуваар дээрээ хүүхдүүд өрсөлддөг байсан. Тэгээд би ямар ч байсан нөгөө мэрэгжил сонголтоо яаж одоо сонгосон бэ гэхээр аавыгаа дагаад хөдөө явдаг байсан багада. Тэгээ аавыгаа дагаад хөдөө явдаг байсан чинь нөгөө байгальд их дуртай, амьтанд их хайртай, ургамалд их хайртай чигтэйхэн болсон. Тэгэл ургамал амьтан харахаараа л баярлж хөөрөл догдолдог тийм болчоод тэгээд болцоход байдаг байсан л да. Тэгээд тэрүүгээрээ ч юм уу тэр байдлаасаа ч болсон уу яасан. Тэр хөдөө гадаа байгальд их явсаар байгаад их байгальтай хайртай болоод ямар ч гэсэн би биологи тал руугаа чиглэх нь зөв юм байна гэж бодоод тэгээд багшигаа хэлж байгаад чи яах юм гэхээр би багшийн дээдийн биологийн ангийг л болж ормоор байна гэж. Тэгжээт л ашгүйний биологийн ангийн хуваар гарч ирээд тэгээд тэр хуваар дээр нь би аюу баярлаа тэр хуваараа авч исэн. Тэгээд тэр үе чинь нэлээд олон өрсөлдөгчтэй байжгаад 60-аад хүүхэд яг тэр ангид конкурс өгсөн. Тэгэхэд бол нэг 11 хүүхэд нь тэнцэжсэн. Тэгээд тэр 11 хүүхэд тэнцэл багш болох гараагаа эхэлж исэн юм да багшийн дээдэд ороод. Тэгээд оюутан байхдаа юуны одоо нэг Ковакши гэдэг нэг мэлхийгээр ажиллаад амьтныхаа багштай оюутны курсын ажиллаа хийгээд дипломо одоо хамгаалах ажил дээр бол нэлээд амжилттай яваад тэгээд багшийн дээдийг төгсөхдөө оюутны одоо шилдэг бүтээл гэдэг медалаар шагнуулад Оромбо авдаг үедээ яг нэг давхар шагнал аваад маш их баярлж байсан. Дээр нь тэгээд бас хантайгаа таарсан найзууд байсан. Тэгээд бит хоёр бас яг тэр үед Оромбо авсан нэг өдөр хоёлаа Оромбо авч нэг өдөр сургуулаа төгсөж исэн болохоор хоёр ангийнхныгаа гэртээ уриал тэгэл одоо хоёлаа
хоримлал гэр бүл болоод сууц юм байгаа юм да. За багш маань одоо ам бол хэдүүлэн амьдарч гин мэдээж одоо өнөр сайхан гэр бүл байгаа. Тэгэхээр гэр бүлийн цохос танилцаагүй. За. За манайх чинь одоо бит хоёр чинь тэгэл гэр бүл болоод хоёр сайхан охинтой болсон. За тэгээд одоогийн байдлаар бол хоёр хөөрхөн зээтэй болсон байна. Тэгэл өнөр өтгөн болоод л байна. Гэр дүүрэн ингээл хүүхэд ингээд шуугаал яриад хөөрөөл хөгжилдөөл ингээд байхаар гэр бас их гоё дүүрчт юм биш. Хоёр хүүхэд маань дунд сургууль байхад гэр чимээгүй л байдаг байсан юм байна. Оюутан байхнаас чимээгүй л орчин байдаг байсан юм байна. Одоо ингээд нөгөө жоохон хүүхдүүдтэй болоод эхлэхээр чинь хөө инээ тэрэ гэл эмээ өвөө ээж ааваа гэл ингээд ярихаар ч айгүй гэр дүүрэн шуугаантай хөгжилтэй гоё болчт юм биш тэ эргээд ялхруулаад. За сайн байна уу? Намайг өнөөдрийн нэвтрүүлэгтээ хөтлөгчөөр урьсан Нарангойдоо маш их баяртай байна. Тэгээд би Пүүжа өгштайгаа Нарангойтойгоо ярилцахтаа үнэхээр сэтгэл хөдлөж байна. За тэгээд Пүүжа өгшөөс 31-р сургуульд анх хэрхэн орсон, 31-р сургуулийнхаа түүхээс, дурсамжтай зүйлээс одоо бидэндээ хэлж өгөөч гэж хүсэж байна. За багш нь 1987 оны 9 сарын 1-ний өглөө яг 7:30-д ажилдаа хүлээж авчлаа 31-р сургуультай. За яг энэний өмнө нөгөө ажилтны залуучуудын ээлжийн 2-р сургууль гэдэг багшилж ийсэн. Тэгээд тэнд надаас өөр юм залуу багш байгаагүй бүгд ахмад багш нар байсан. Тэгээд тэнд 2 дахь жилдээ ороод ажиллаад намрын бүртгэл дээрээ сууж исэн чинь гаднаас нэг хүн орж ирээд коридорш байна уу багш байна уу гэж асууж орж ирсэн. Тэгээ өө би байна гэж ингэсэн чинь за миний хөө чи залуу хүүхэд байна. Би 31-р сургуулийн биологийн багш оюун гэж багш байна. Тэгэхээр хоёулаа ер нь сургуулиас олчвол яасан юм бэ гэдэг юм саналыг дэвшүүлээл. Тэгээ би гэрийнхэнтэйгээ яриад гэрийнхэн маань ч гэсэн чи ер нь өдрийн сургуульд очисон дээр баха гэд. Тэгээд сургуультай ирж илаа 9 сарын 1-ний өглөө 7:30-д ирээд захирал дээр. Тэгээд цэнд аяс захирал дээр ороод уулзаад тэгээ захирал маань шууд одоо хичээлээ заана гэд. Тэгээд хичээлээ зааж эхэлж исэн байгаа. Тэгээ энэ сургуультай анх ингээд ирэхэд хамт олон маань бол бас их сайхан хамт олон хүлээж авсан. Ахмад багш нар маань ч гэсэн их гоё. Ямар хөөрхөн ингээд сэтгэлтэй. Тэгээл залуу багш нартай ингээд айгүй сургамж зөвлөгөө өгдөг. Байлаа. Тэгээд ялангуяа одоо мега багш маань байна. Монгол хэлний мегмар цэрэн багш маань байна. Мегмар цэрэн багш маань бол маш их одоо хөгжилтэй. Тэгэл хөөрхөн тийм одоо мэдрэмжтэй тэгэл ярьж байгаа хэлж байгаа юм дандаа хөөрхөн инээд хүргсэн цайлган тийм сайхан багш байлаа. Норжмоо багш маань бас ахмад багш. Газар зүйн багш Норжмоо багш маань бас их чаддаг мэдээр бас бидэнд их тусалдаг байлаа. Тийм. Тэгэл биологийн багшаар ороод залуу багштай л ажилдаа орж исэн да. Тэгээд манай хамт олон ялангуяа бол сургуулийнхаа хамт олонны тухай ярихад бол их гоё. Ялангуяа бол энэ хамт олон бол ер нь их нийтэж хөдөлмөрч бүтээлч ер нь их л хамтдаа бүгдээрээ бүхнийг одоо ингээл даван туулж явсан ийм л сайхан он цагууд миний хамаг залуу насны амьдрал те бүх юм маань энэ 31-р сургуультай маань бол бүр салшгүй холбоотой. Бүр үнэхээр салшгүй холбоотой. Одоо амьдралын одоо яг жинхэнэ залуу үе маань бол 31-р сургуультай л өнгөрсөн. Тэгээд энэ 31-р сургууль та хэдэн жил ер нь тасралтгүй багшилсан бэ? Яг 31-р сургуультай. Яг 87 оноос гэдэг чинь би яг 31-р сургуультай 33 жил тасралтгүй ажилласан байна. Тий, яг 33 жил тасралтгүй ажилласан. Тэгэл залуу ах чинь одоо залуу багш нар гээл найз нөхдүүд болцоосон манай математикийн наран гэрлээ, монгол хэлний Ц алтан туяа байна. Тэ одоо бүр тэр 87 оноос эхлээд хамт явсан багш нар маань бол энэ хоёр маань нэр тагуулна. За тэгээ баг саран цэцэг байна, ганц цэцэг багш байна, тэ. Одоо багш байна, тийм мегмар сүрэн багш байна. Одоо Kings Kids-ийн захирал
байгаа шүү дээ. Цэцэг маань гизийн ахлах ангийн менежер болсон байгаа. Ийм сайхан багш нар байна. Тэгээ ганц цэцэг маань одоо бас тэтгэвртэй гараад Кингс гизд багангийн багш хийгээл үргэлжлүүлээл ажил. Цоглогдоо манайхан чинь ер нь маш цоглог. Чулуунхөө багш маань энэ үнэн цоглог багш шүү дээ. Би тэмрээ. Тий. Ямар гоё цоглог. Инхээ багш маань байна. Орос хэлний оюун багш маань байна. Ер нь бол ингээд Орос хэлний одноо маань байна. Ингээ яриад байх ариуна маань байна тийм байгааз. Ингээ яриад байх дандаа сайхан. Одоо бид нар чи эд залуу үедээ л хамтарч ажиллацгааж ээж одоо бүгдээрээ л тэтгэвртэй гарсан эмээ өвөө болцгоосон байна. Тэр цаг үе бол их сайхан сургамжтай бүтээл сайн багш нар бол байна уу байна. За багшаа одоо манай сургуулийн ер нь ихэнх багш нар маань ингээд та нарын одоо залгамж холбоог аваад залуу сайхан багш нараар одоо өргөжинд хэлжээ. Тэгэхээр одоо бас 33 жилийн түүх гэж ярихаар та Ахмад багш нар, залуу багш нар үе үеийн ер нь багш нартай хамтран ажиллаж исэн байна. Тэгээ ер нь сүүлийн одоо сургуулийн одоо нөгөө тэтгэврт гарахаас өмнө ажиллаж исэн дурсамжаасаа хуваалцсан гэвэл арай их таньдаг багш нар бас сонсоход бас өөрсдийнхөө дурсамжийг бас сонсоосаа гэж хүсэж байна. Тий. Одоо ажиллаж байгаа залуу багш нартайгаа бас хамтарч байсан тийм ээ. Тэгээ манай сургууль чинь ингээд одоо нэг хэсэг одоо энийг багш нэг их санаа зовдөг нэг асуудал байсан сургууль да. Ямар асуудал байсан бэ гэхээр нөгөө нойлын асуудалд их санаа зовдөг байсан. Тэгээ хурал дээр ингээд нойлоо зохицуулмаар байна гэдэг их ярьдаг байлаа. Ариуна багш маань бас их ярьдаг байлаа нойлын асуудал. За тэгсэн нөгөө бас нэгэн хувь тохиолоор сургууль маань одоо нөгөө Батарших гэж захиралтай боллоо. За тэгээ Батарших багш нөгөө дотоод хяналт хийх би нөгөө юу яахгүй юу багшлсан чинь их ядраад ахаар багшаа ихгүйгээ хэлчихгүй гэсэн чинь даа тэгвэл дотоод гэдэг. Тэгээд дотоод хяналт болоод ажиллаа. Энэ дотоод хяналт болсон богинохон хугацаанд бол бас их юмыг сургасан. Дотоод хяналт гэдэг чинь захирлынхаа яг шууд удирдлагын дор байдаг. Ер нь одоо бүгдийг бас ингээ хэмжээдэг ийм хүн юм байна л да. Бүх зүйлийг однээс нь ахуулаа сургуулийн хашаа булан тохоо бүх юм ингээ хяналтанд нь байж идэг. Бүх багш ажилч өгчд бүгд хяналтанд нь байж идэг. Тэгэл тэдний төлөөл тэднийхээ эрх ашигын төлөөл ажилтал болгүй юм билээ. Тэгээд харин тийм бас нэг талдаа бас давуу тал болсон энэ маань. Тэгээд дотоод хяналт болохоор бас ингээд бодож исэн л да. Нэг удаа ингээд эмч нөгөө тодоо тий тод гэрэл эмч нэг нь юм байлаа да. 3 хүн бит 2 суулуу 3 хүн суулуу нөгөө Орос 3 дугаар сургууль дээр очиод нөгөө Соронзон бол тэгээд нөгөө захирлынх нь нөгөө юунд суухгүй юу ингээд нөгөө үзүүлэх ажилд нь тэгээ оролцоо сууж ийсэн. Тэгээд би гинтхэн ер нь эдний 0 ямар эдэм бол гээд тэдний 0-оор нь орж утсан чинь үнэхээр гоё байсан байхгүй юу. Тэгээд 0-ын байдлыг харж манайх яг ийм болоход боломжтой байна гэж бодоод тэгээд нэг сайхан сургууль 31 гэдэг нэг юм төсөл боловсруулан дотоо хамгийн түрүүнд мөнх ишигтэйгээ уулзсан. Мөнх ишиг маань бас бүх нөгөө юм тогтцолт юугаа сайжруулъя гэж аюух ярьдаг байсан шүү дээ хурал тийм. Тэгээ мөнх ишигтэйгээ уулзахгүй юу. За мөнх ишгээ багш нэг ийм саналтай явж байна. Чи энэ саналыг хүлээж авах уу гэсэн чи харин мөнх ишиг бүр өөстө даваа өстө багш наач харин айгу зүв юм байна. Хийл та цөмөөрөө гэд айгу тэрхтээ хэлээд намайг өөр уламжуулаад тэгээд захирал дээр ороод захиралт саналаа тавиад тэгээд ингэсэн чинь Батарших багш маань харин бас айгу сайхнаар хүлээж аваад тгийгээ тэгэнгүүт нөгөө комисс байгуулад комиссоо дуудаад тэгээд нөгөө багын менежер Эрдэнэ Жимиг нийгмийн ажилтан Эрдэнэ Жимиг мөнх туяа багаас одоо хорлоо багш саран гэрэл гэл ингээд нөгөө идэвхтэй гэсэн багш болгоныгоо ингээд нөгөө орууллаа л да. Бас нэг ингээд дайчин үзээд авах гэх. Тэгээ нэрэж тэр хідмэн дайчин тэгээд үзээд 2 3 дугаар давхраа хариуцаад нөгөө ил байгаа цахилгааны утас мацаа бүгдийн сайхан болор эрднэрээ янзлуулаа цахилгаан ч хоёроо тий. Тэгээд наадороо тэгээд найлуудаа бүгдийн сайхан янзлаад энийг бол харин манай захирч айгүй гоё багш хүн байсан болохоор тэгээд айгүй сайхан ингээд юм болгоныг гоё хүлээж аваад ингээд сургуулаа гоё болно гэдэг дээр засвар орж үлээ тий.
тий айгүй их том хэмжээний засвар оруулаад ингээд болгосон. Тэгээд ямар тач байлаа гэсэн нөгөө цэвэрлэгээ хийсэн ч үйлчлэгч нарт маань бас айгүй амар болоо. Тэгээ бас энэ үед бас нөгөө багийн менежер Болормоо агш маань бас багийнхантайгаа нийлээд эцэг эхүүдтэйгээ нийлээд бас нөгөө бага ангийн нойлыг бас хөрхэн янзалцсан шүү дээ тий. Тэгээд ингээд тий 6 насны нойл янзлагдаа. Тэгээд эрэгтэй эмэгтэй 1 2 давхрын нойлууд янзлагдаад үүд хаалга өөр болоод эхлэхээр хүүхдүүд хүрт бас тэрэндээ бас айхтар гамтай ингээ яваад байдаг юм боломжтой болчтой. Юм ер нь цэвэрхэн гоё яхаараа л хүн ер нь тэрэнд чих цэмцгэр хүрдэг. Тэгээд тэр үүднээс бас нэг юм төвчлөлтийн ажил хийгээд энийг л нэг янзалчихсан гэж бодож явж исэн. Тэр хүсэлт маань бас биелсэнд их баярлж явдсан шүү дээ багш. Тэгэхээр энэ богино хугацаанд ч гэсэн энэ дотоод танилтайс нь бас нэг ийм ажил хийх боломжийг олгосонд аюух баярлалаа. Тэгээ захиралтай их баярлж авдаг. Аюу тийм ухаантай ухаалаг ер нь багш нарыгаа аюух дэмжиж ажилдаг. Тэгээ ер нь сургууль багш нарыгаа бол их дэмжиж ажилдагт нь аюух баярж явдаг шүү дээ. Тэгээд одоо манай залуу багш нарын хувьд бол бас их бахархуу шүү дээ. Аюу нөгөө нэг ахмадуудтайгаа бас айгүй хүндэтгдэг те хүндэлж харьцдаг хөөрхөн харьцаатай за багш гэл те эрэгтэй ч эмэгтэй ч ингээд ингэж харьцаад байдаг болохоор би бас залуу багш нартай их хайртай байдаг шүү дээ. Тэгээ бүгдээрэнд нь тэгээд амжилт тэгэл амьдралд нь сайн сайхан бүхнийг бас хүсье өрөө энэ залуу багш нартаа. За баярлалаа. За багш маань олон сайхан анги удирдах, олон сайхан шавнарыг одоо төрүүлсэн. Тэгэхээр үе үеийн удирдах байсан ангиуд маань ямар онцлогтой байв? За тэгэхээр би чинь дөнгөж тэгэл ирээл яхад чинь залуу багшиг ерөөсөө зүгээр байлгахгүй. Ямар ч хэлээ гэсэн анги бол өвгөн. Тэгээд одоо ингээд эргээд одоод байхад би 31-р сургууль ер нь бүх л багшлах жилүүдтэй ер нь тасралтгүй одоо энэ сүүлийн энэ тэтгэврт гарснаас хойш цагт би ангигүй ажилладаг болохоос энэ тэтгэврт гарan гартлаа ер нь тасралтгүй анги дааж исэн байна. Тэгээд төгсөг хамгийн анхны анги надад 6-гийн Г гээд нэг октябрь багш 5 дугаар сургууль руу шилжлүү яалаа да. Тэгээд октябрь багшийг шилжчихэд тэдний дааж исэн 6 дугаар ангийг надад өгч исэн. Тэгээд эдний анги маань ингээд бас шилдэг тэргүүний бүлэг ангийн багш нь их мундаг багш байсан болохоор би бас санаа зовж л байсан. Тэгээд за энэ ангийн нэг өмнөх багштай найзлаа аваа явчихсан да гэх. Тэгээд 6 дугаар ангид нь надад өгөөд тэгээд 8 дугаар ангид төгсгөөд тэр үе чинь 8 дугаар анги төгсгдөг байлаа шүү дээ тий. Нөө суурь боловсролын гэрчлэгээ авдаг анги нь 8 10 гэж байсан. Тэгээ 8 дугаар анги төгсгөчөө тэрний дараа жил нь ахлах анги шууд нөгөө юу гэжсэн. Энэ эхний маань энэ 8 дугаар ангийн хүүхдүүд маань бол аюу сэргэлэн тэгээ цогоо гээд дарахтай. Тэгээд эднэр маань бас их хөөрхөн нийтж хамтарч ийм хүүхдүүд байсан. За тэгээд дараагийн авсан анги маань 90 оны миний 10 дугаар ангийн бас анхны төгсөлт байгаа. 90 онд төгссөн анхны төгсөлт маань. За энэ анги маань болохоор ямар онцлогтой байсан гэхээр тэр жил одоо юу яасан нөө мэрэгжил сонголтоос шалтгаалаад 3 анги нээгээд тэр 3 ангид хүүхдүүд маань ингээ холилдоо сонирхлоороо орж исэн. Тэгээ манай анги болохоор хим биологийн анги нөө эмч болох сонирхолтой хүүхдүүд манайх ороод Төвдөн дэмэд огш гэж байсан тий ахмад огш маань Төвдөн дэмэд огшийн маань анги болохоор математикт сонирхолтой хүүхдүүд нь ороод одоо Монгол хэлний цээ алтан тояа огш нь шүү дээ. Тэр алтан тояа огш нь болохоор газар зүйн ангийг ингээд хүлээж авч ирсэн. Ингээд бид гурав анхны 10 дугаар ангиудаа авч ирсэн. Тэгээд анхныхаа ангиудаа аваад нөгөө 8 дугаар анги төгсөөд 9 дугаар ангид орж ирэх хуваарлагчд нь яг ингэж аваад тэгээд 10 дугаар ангийг төгсөж ирсэн. Анхны 10 дугаар ангийг. Тэгээ энэ ангийн хүүхдүүд сайн явж байгаа. Энэ төгсөлтийн хүүхдүүд их сайн явж байгаа. Одоо багш нэг анхаа мэдж байгаадаа багш нэг Увс аймаг руу явлаа. Энэ тэрийгэл амраад ирлээ, аялаад ирлээ гэж яриад байсан. Тийм одоо энэ анхны маань 10 дугаар ангийн охин хүү хоёр гэр бүл болоод тэгээд нөхөр нь тэнд Увсад нөгөө онцгойгийн дараагаар нь очсон байгаа байхгүй юу. Тэгээд тэр хоёр хүртэл айлчилж очлоо. Тэгээд таны сургасан сургаалаар л яваа шүү багш минь ээ л гэж хэлээ. Тэгээд бүх хүүхдүүд маань ингээ холбоотой сүлбэтэй саяхан бас Америкаас ирсэн нэг хүүхдтэйгээ таарсан. Ингээд аваад үзэхээр эднэр маань тэгээд бас л эмээ өвөнөр болцоос юм зарим маань. Тэгсэн хэрнээ ерөөсөө
яг л нөгөө 10 жил байсан нөгөө жоохнороо байсан тэр л байдлаараа байгаад байгаа байхгүй. Тэгэл нөгөө багш хүний шавнар гэдэг чинь ер нь дандаа л нөгөө жоохнороо л дурсагдчихэдэг. Тэрүүгээрээ л байнга харагдчихэдэг болохоор бас тэр нь их сайхан юм байна лээ. Тэгэл нөгөө ээж чинь ч гэсэн багшаа гээл гүүжирж үнсүүлээл тэрвэрлдээл инхээр их сайхан байдаг. За дараагийн анги маань болохоор 99 онд төгссөн. Тэрний дараах анги маань 2005 онд төгссөн. Тэрний дараах нь 2011 онд төгсөөд тэгээд отголчигээ байж атал чинь нөгөө юу хэм багшийн Орос эзлийн багш юм байлаа. Цогцлмоо багшийн дааж байсан ангийг цогцлмоо багш нөгөө шалтгаантай болоод тэр ангийг надад өгч ирсэн Сэрот багш Эрдэнэ чимэг багш хоёр маань. Тэгээд тэр анги 17 онд төгсгсөн. Тэгээл тэтгэвртэй гацсан да. Тэгээ энэ ангиуд юм юу гэдэг вөхөр айгүй тийм нэг жигд яг ингээд яг үедээ эднэр маань ямар байдаг байсан гэхээр ерөөсө урлагаар спортоор тэргүүний ангиуд байсан. Сурлагаарч ер нь сурлагын чиглэлээр явагдаж байгаа сургуулиас зохиогдож байгаа одоо нөгөө уралдаан тэмцээнд бол дандаа л 1-2 дугаар байранд орж идэг. Сакс волейболын тэмцээнд дандаа л эхний байруудыг эзэлж идэг. Тэгээ их сэргэлэн их нийтж ийм л хүүхдүүд байсан. Тэгээд ангитай ажиллах хамгийн гол зангилаа бол ангийн багш болж өгдөг. Тэгэхээр ангийн багш энд ангитай ажиллахдаа юуг анхаарч ах хэрэгтэй вэ гэхээр хамгийн түрүүнд нөгөө хүүхдүүдэд анхаарч ах хэрэгтэй. Хүүхдүүдэд яаж анхаарах вэ гэхээр эхний ээлжинд нийт манай анги ер нь ямар шуухан шиг одоо төлөвшөлтэй юм бэ гэдгийг судалж хэрэгтэй. Тэгэл анхаарал төвлөрөлтэй суух чадвар нь ямар юм гэж 6 дугаар ангиас нэхлэх тэрийн юу яачих хэвтэй юм шиг судалчих хэрэгтэй. Тэгээд тэр чиглэлээр нь эцэг эхийн хурлаа хийхдээ ээж авдаа дандаа энэ судалгаануудаа хэлж өгч байгаа хэвтэй. За би сая 14 хоног ингээд ажиглахад би энэ чиглэлээр нь ажиллахад ийм одоо зөвлөд харагдаж байна. Сайн тал нь юм байна, сул тал нь юм байна. За тэгвэл одоо ангийнхаа маасыг цөмөөрөө энэ хэмжээг эндээс нь одоо ахиулъя гэдэг энэ тухайга ээж авд нь ярьж авах хэвтэй байгаа юм. Хоёрдугаар эцэг ихтэй ажиллаад ангитай ажиллаж байгаа багш нар юуг их анхаарах вэ гэхээр хүүхдийн нэрийг дуудаж хурал дээр хизээж муулж ярьж болохгүй. Тэр трийг өгөөгүй байх, энэ өгөөгүй байх ингэж хэлж хизээж болохгүй. Хурал дээр бол эцэг эхүүдийн дунд бол дандаа юуг харуулж авах хэрэгтэй вэ гэхээр дандаа мас ангийнхаа бүх хүүхдүүдийн ерөнхий төлөвийг нь дандаа ярьж авах хэрэгтэй байх нь шүү дээ. Нэг үрчлэлтэй уулзах шаардлагатай гэвэл хурлын дараа за тэрийн ээж аав үлдэж байгаарэ би асуух юм байгаа шүү гэдэг юм уу тэгж хэлээд ингийн бол нөгөө эцэг эхчүүд хуралдаа сайн ярьдаг байхгүй юу. Тэгээд ээж аав нартай ажиллахдаа бол би дандаа жил болгоныхаа ангиудыг 4 группэд хуваачдаг байхгүй юу. Тэгээд нэг ээж заавал жилд нэг ажилд оролцсон байна. Тэрний группийнхаа ажилд оролцсон байдаг. Тэгээ эхнийх нь сурлагын групп гээл одоо хүүхдүүдэд давтлаг өгүүлдэг ч юм уу. Хоёр дахь групп нь болохоор юу чөлөө цагийн групп гээд нөгөөний тэмдэглэлт үйл явдлууд болдог шүү дээ ангиудын. Одоо шинэ болох те одоо ингээл янз янзын тэмдэглэлт одоо Мартин 8 болдог ч юм уу. Тэр үед нь одоо юу яах туслах дэмжих зорилгоор тэр группийн ээж аав нар тэр чиглэлийн ажлыг хийгээд тэгээд нөгөө нэг чөлөө цагийнх гэхээр нөө аялал инээ тэрэ аялал маялалд явах те хүүхдүүдийг ингээд экскурс хичээлдээ явах энэ үйлдэлт нь нөгөө чөлөөт группийн ээж аав нар нь бас туслаад тэгээд нөгөө дөрөвт групп нь болохоор тогтчлтын групп гэдэг хавар засвар хийх үед тусалдаг. Тэгэхээр эдгээр чинь нэг групп тариалагдаад жилд нэг хүн нэг юмдаа орчиж байгаа байхгүй үйл ажиллагаанда. Тэгээ болж өгвөл ээж авахаар хавтруулаад хүүхдүүдтэй одоо багш нь бол нэг юу зохиос их амжилттай болж байсан эцэг эхийн өдрөлгөө юу болгоод хүүхдүүдтэйгээ нийлүүлээд буухай тоглоом ингээд болгоод ингээд эцэг их хүүхдүүдийн холилдсон багуудыг болгоод за тэр багийн одоо 5 гишүүн тавуулаа нэг үйлдэл хийн. За эхний ээж одоо хувийн дотор бөмбөг шидэж оруулаа гэхэд дараагийнх нь орчихсон тохиолдолд дараагийнх нь гүйж очиод нөгөө тоо боддог ч юм уу тэгээд тэрний дараагийнх нь зураг зурдаг ч юм уу гэдэг ингээр аюу хөөрхөн өрсөлдөөнтэй биенийхээ төлөөгээд аюу хөөрхөн хийчихдэг юм байна лээ. Тэгэхээр эцэг эхийн өдрөлөг гэдгийг тэгэл дүн мөнгөний ярьж ахаар зүгээр нэг тиймэрхүү байдлаар ингээ хүүхдүүдтэй ойрхон өнгөрүүлвэл бас их зүгээр санагддаг шүү дээ. Тэгээд ер нь анги дааж байгаа багш нар ер нь өглөөд
орохдоо хүүхдүүдийнхээ царайг их ажиглаж авах хэрэгтэй. Энэ хүүхд урчин ямар ч байдгүй сэтгэл зүй өөртөө байна уу, гонигтай байна уу, баяр хөөртэй байна уу. Тэгээ нөгөө магнайн тэнийн гэдэг нэг магнайн гялалцсан гэдэг лээ юу лээ. Нэг тийм үг яг нэг ангийнхаа охин дээр харсан. Гүүж ирээл өглөө өстө гүүж ирээл бүрстэ багшаа гэж бүр тэрч аваад яатсан миний охин ингээл ингэсэн чинь аав ирнэ гэсэн ингээд тэгсэн. Аав нь олон жил нөгөө удаан уулзаагүй байсан байхгүй. Тэгээд аав нь ирэх болсон чинь амар баярлал. Тэгэнгүүт нөгөө яг тэр хүүхдийн яг тэр үед надад тэр нэг магнаа аягүй тод харагдсан шүү дээ. Үнэхээр магнаа гялалзсан гэдэг нь энэ юм байна даа гэж бодчихлаа. Тэгээд одоо ийм одоо тэгээд ангийн багшд хүүхдүүд хамаг нөгөө ээж одоо ярьдгүй нууцаа ярьдаг. Тэр болгоныг багш аягүй сайн хадгалдаг. Тийм байх хэрэгтэй юм байна лээ. Ангиа сайхан авч явдаг манай багш нар бас сайн багш нар биш үү те. Оюун багш бол аягүй гоё цэвэрч юм бай, зарчимтай байдал. Отхон цэцэг багш маань болохоор ангийг бол аягүй хөөрхөн зангидаад аваа явцдаг. Тояа багшийн ангиудаас их гоё явдаг. Тэ ингээл ер нь багш болгоны ангиуд санаар болдог бол бага ангийн багш болгоныхаа ангиудаас нэгийг дааж үлмээр байгаа юм тий. Анги болгонд бас сэтгэл санаа тогтооргүй тэ эсвэл нэг өвгөнд ордоггүй гэж хэлдэг шүү дээ бид нар чинь. Тийм ийм хүүхдүүд бас байдгаа. Тэгэхээр энэ хүүхдүүд таны удирчсан ангид бас байсан л та энийг яаж анги хамт олондоо одоо нэгтгэжсэн бэ? Тэгээ нэг хүүхдээр жишээлбэл санаа жишээ авч бас кейс жижигэн төөх өгүүлвэл За тийм хүүхдүүд ер нь байдаг. Тэгээд манай ангийн нэг хүүхэд бол нэлээд бас хөдөлгөөнтэй сахилахгүй юм бол хэрэг хийж байл ингээд идэг байсан л та. Тэгээд тэр хүүхд яг ийм хүүхдүүдтэйгээ болохоор яах вэ гэхээр ганцаарнтай л тулж уулздаг. Тэгээ би бүр нэг шинээр ялангуяа багш нь бол шинээр ангид нөгөө шинээр хүүхдүүд орж ирдэг шүү дээ. Тэгэхэд айгүй эвгүй байдаг те шинэ хамт олон дотор тэр хүүхдүүд тэгэхээр орж ирэнгүүт нь тэр шинээр орж ирж байгаа хүүхдтэй юу гэж нөгөө анги хамт олондоо юу гэж хэлдэг вэ гэхээр би за ангид маань шинэ хөөрхөн охинтой боллоо, шинэ найзтай боллоо, за шинэ хүүтэй боллоо. За ингээд бүгдээрээ гоё хүлээж авъя шүү. Ангийнхаа шинэ найзаа хүлээж авъя шүү гэхээр манай ангийнхан чинь алга тарч угтаж авдаг байхгүй юу? Өөртөө суралцсан. Тэгээсээ хамт олон ирж байгаа хүн ихэд урдчлаад би 9 сард нь хэлчихсэн. За ингээд одоо ингээд явандаа ингээд одоо шилжилт хөтөлбөрийн зохицтол ингээд хүүхэд ингээд шинээр ирэх юм бол бид нар шинээр ирж байгаа найзаагаа ингээд гайхаж харах биш харин яг хуучин байсан юм шиг гоё угтаж авъя шүү. Тэгээ манай нэг хүүхэд байд 11 оны хүүхэд юм да. Тэр нөгөө 1-р сургуулиас ирж ирсэн юм биш. Тэгээ би ямар сандаа бас л ингээ угтаж авал. За ингээд гоё хөөрхөн шинэ найз хүүтэй боллоо шүү. Бид нар шинэ найзтай боллоо. Ингээ бүгдээрээ угтаж авъя гэж. Тэгээ тэр маань ингээ 2 жил манай ангид ингээ сурж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө Эрдмийн баяр болсон. Тэгээ 2 жилийн дараа Эрдмийн баяр болсон. Тэгэхэд юу яаж ирсэн? Нөгөө аяллахаа нөгөө автобусын дотор ингээд суугаа явж хахад нөгөө микрофоноор ингээ үг хэлэх боломжууд гардаг штэ тий хүүхдүүдэд ингээ ийм байсан тэр найздаа баярлалаа инглээ гэж сэтгэлийнхээ үгийг хэлж байсан. Тэгсэн тэр хүүхд маань хэлжсэн. Би яг энэ ангидаа 1-р ангиасаа эхлээ байсан юм шиг санагдаж байна. Тэгээд анги хамт олон маань намайг ингээд яг гоёор хүлээж авсан. Багш маань ангидаа намайг их гоёор оруулж өгсөн. Тэгээ энэ сэтгэлээрээс санаа нас маань гардсан шүү. Та бүхэндээ баярлалаа гэж хэлжсэн. Тэгээ энэ бол яг үгээр нөгөө бас л хувь хүний нөгөө харьцаа тий. Тэгээ тэр хүүхдээ яаж хүлээж авсан байна уу гэдэг тэр сэтгэл аягүй нөлөөлөх юм байна лээ. Тэгээ бас нэг шинээр ирсэн хүүхд маань яадаг байсан гэхээр өглөө унддаг, хоцордог, тасалдаг гэж одоо болбот болгоны цолтой ирж ирсэн. Нөгөө нэг ээж нь эцэгтэй хурал дээр нэг аагүй юм шиг тоомжиргуу суугаад байсан гэдэг тийм хүүхд нь. Тэгээд тэр хүний хүүхд өнгөш хилжиж ирчээд 9 сарын 1-нд ирээд эхний нэг 7 хоног яг хоцорсон. Тэгэхээр би тэр хүүхдийг ерөөс ангийнхан дундаа загнаагүй юм. Бүтэн 7 хоног хараад 7 хоног хоцорхоор нь өрөөндөө дуудаад тэгээд хоёулахнаа уулзлаа бид хоёр тэгээд миний хүү яагаад хоцроод өглөө яад шүн унтдаг юм уу яад юм зурагт мурагт үзээд гар утсаа оролдог юм уу
тийм болоо миний хөө гэдгсэн чинь үгүй багшаа гэж эхлээ жаахан дуугаархан суус. Тэгэхээр би шууд за хоёлаа үерхүүл үерхсэн шиг үерхчихэн шүү гэсэн чинь тэр нь нарийн дээр гараад ирэхгүй юу. Ангийнхаа хөвгүүдийг тэгдэг юм чи үерхэдтэй үнэн чинь шүү та нар гэхээр манай ангийнхан миний тэр занг ойлгодог байхгүй. За багш наа бидний чимээгөө суугаад байна да гэж ойлгодог байхгүй юу. Тэгээд за чи тэгээ миний энэ учрыг сайн ойлгоорой гэж гаргасан. Тэгсэн чинь маргааш нас нь хоцорхой болцсон. Тэгсэн чинь харин ангийн хүүхдүүдээс асуусан юм шиг байна. Багш үерхүүл үерхсэн үерхээрээ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр чинь тэр зан шүү гэдэг. Тэгээд тэрнээс хойш нэг тасаагүй ээж аав хоёр нь бүр үнэхээр баярлсан шүү. Миний хүүхдтэй сайхан ингээд нэг ч хоцрог өөрөө бүр хөөгдөж болохгүй өөрөө бүр айгүй их тосоол үс гизгээ санаад гялтаалгаж талил мутлаа арчаал хачин гоё амтал гараа явдаг болсон шүү дээ. Багш минь өстой танд баярлалаа л гэдэг. Тэгээ эн чинь яг хөөхөд биднэрт өгж байгаа уран багхгүй тийм багш нар. Тэр хүүхд бидний энэ дотоод ертөнцтэй л ингээд айгүй сайн ингээд харьцаад авах юм бол тийм хүүхд аян зүг зүгээр болчих. За ингээд дараагийн асуулт асууя багш. Бид нар анги удирдахаас гадна бас ур чадвар, багшлах ур чадвар гэдэг бол багш хүний хамгийн гол үзүүлэлт байдаг. Тэгэхээр багш маань ур чадварын чиглэлээрээ дүүрэгтэй, нийслэлтэй бас улсад ингээд оролцож байсан. За мөн анх туяа бас бусад танд оролцож байхад бас танаас суралцаад ингээд танаас их олон зүйл сурсан гэдэг хэлж байсан. Тэгэхээр энэ ур чадвар талаар ярилцъя. За тэгэхээр энэ уур чадвар гэдэг бол яг багшд хамгийн гол чухал зүйл маань шүү дээ. Багш уур чадвартай эв дүүтэй байх ёстой гэж ярьдаг тийм. Тэгэхээр уур чадварын тэмцээнд одоо нөгөө тэр үед чинь ингээд хичээлээ заачаал дүүрэгтэй заагаал дүүргээс мэрэгчлэр дүүргээсээ заагаал тэгэл дүүргээсээ шалгарсан цаашаа хотод ороод тэгэл шат дамжаад дээшээ явдаг байлаа. За тэгээд ингэж одоо үед ингээл явхад үед ингээл явж байхад анхаа гал багш нь гуйж байгаа юм шиг нөгөө техниктэй мөн хүн чинь яах вэ? Тэгэл анхаагаа гуйгаад анхаа минь багштай проектор гаргаад өгөөрэй ингээд өгөөрэй гэж тэгэл анхаатайгаа цуг явдаг байсан. Тэгээ энэ дашрандаас анхаатаа маш их баярлдаг шүү. Багш нь зөв өргөж баярлдаг. Манай гэр бүлийн хүн ч гэсэн мэдэн шүү дээ анхаж аваа. Тэгээд бит хоёрыг орой морой очиж аваал те нөгөө ур чадрын тэмцээнд дуусаар орой очиж аваал тэгээд явдаг байлаа. Би бүр багшийг дагаад яваад байсан шүү дээ. Нэг хичээл нь баг бүр ойлгоцсон шүү дээ. Суугаад. Тэгээд анх 95 онд нөгөө биологийн багш нарын улсын хэмжээний 5 дугаар олимпиад гэж болж ирсэн. Тэгээд тэр олимпиадад нөгөө дүн гардаг өдрөө дүнгээ сонссон чинь багш нь жигтэйх их баярлсан. Тэнд нөгөө нэгдүгээрээр ичсэн байлээ л дээ. Тэгээд тэндээсээ маш их урам аваад тэгээд тэрнээсээ урам авангуудаа би өшөө сайн ингээд байх хэрэгтэй, хүүхдүүдэд их өгөөжтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож исэн. Их одоо хариуцлага хүлээгдэж байна гэж ойлгож исэн. Тэгээд тэрнээсээ хойш яадаг вэ гэхээр ерөөсөө энэ ур чадварын тэмцээнд орохдоо ер нь ганцхан ур чадварт биш ер нь бүх хичээл энгийн үед ч гэсэн хичээл болгон яах вэ гэхээр ур чадварын хичээл авах хэрэгтэй гэж би ойлгосон. Бүх хичээлүүд маань. Тэгээ ердөө үед ч гэсэн хичээл ур чадварын тэмцээнд ч орохдоо хамгийн түрүүнд юу байж ах хэрэгтэй гэхээр бэлтгэл сайн байж ах хэрэгтэй. Бэлтгэл. Энэ бэлтгэл гэдэг чинь юу хэлэх гээд байгаа юм гэхээр тэр маргааш болгож байгаа хичээлдээ чи үг хэлээ хүртэл яасан байх хэрэгтэй гэхээр цэгцэлсэн байх хэрэгтэй. Илүү дутуу сүл өгнүүдийг хэлээд ингээд ахгүйгээр яг сайхан үгээ цэгцтэй бэлдсэн байх хэрэгтэй. Хэлэх зүйлээ товч тодорхой ойлгомжтой хэлсэн байх хэрэгтэй. За тэгээд тайлбарыг өгтөө товчхон хэлээд хүүхдүүдээр яриулах зүйлийг их бэлдүүлж одоо та яар надаас асуулт надаар яриулдагтайгаа адилхан хүүхдүүдээрс бас яриулах энэ асуултуудыг их бэлтжээвэл нөгөө залуу багш нарт аюух хэрэг болно. Тэгээд яг хамгийн гол нь бол ерөөсөө л бэлтгэлтэй юу байх ёстой вэ гэхээр тэр хүүхдүүдийг би яаж одоо өөртөө татах вэ гэдэг тэрийг эхлээд мэдчих хэрэгтэй байх юм. Тэгээд тэр хугацаа баримжаа гэдэг юмыг багш аягүй сайн төлөвлөж явах хэрэгтэй. Нэг юмн дээрээ очиод ингээд яриад удаа яриад ээж болохгүй. Тэгэхээр нөгөө бидний гол агуулга алдагддаг учраас тэгээд нөгөө шүүгч нар маань олон өнцгөөс хардаг. Тэгээд тэр олон өнцгөөс хардаг
байгаа шүүгч нарын тэр олон үнцгийг нь бид нэр үнцэг болгоныгоо болж өгвөл тааруулаад гаргаад авах хэрэгтэй байна шүү. За би энэ талаас нь энийг энэ талаас нь үзүүлэнгээ ингээд үзүүлчихье гэх. Яагаад гэвэл хийж байгаа хүнээс бол мэдээж дутагдал гарна. Тэр дутагдлыг дараа жилээс нь эхлээд дутагдлаа яагаад явдаг байх нь вэ? Дутагдалж явах те. Би энэ дээр нодлын энэ дээр ингэсэн шүү. Одоо энэ жил би энэ дээр энийг сайжруулах хэрэгтэй юм байна шүү гэд ингээд өөртөө бас дүгнэлт хийгээ явчихдаг байх нь шүү. Тэгэхээр багшийн хувьд бол юу гэж хэлдэг вэ гэхээр бэлтгэл сайн байх хэрэгтэй. Яг арга зүй чинь бас их зөв байх хэрэгтэй. Хөөрхөн арга зүйнуудыг ашиглаж хэрэгтэй. Одоо жишээ нь би хинбэ гэдэг тоглоомыг одоо бүх хичээл дээр бол аюу хөөрхөн ашиглаж болж байгаа байхгүй. Нөгөө хүү гэдэг нэг англичууд илүү их тоглоод байдаг нэг тийм тоглоом байдаг. Тэгээ би хинбэ гэдэг тоглоомыг тоглуулахад нөгөө тухайн асуугдж байгаа хүүхэд анги нийтийн мэдлэгийн ерөнхий хэмжээ эдрийг ингээд багцаалтад аваад авах боломжтой. Тэгэхээр арга зүг болвол би одоо массын дүгнэх үү аль эсвэл масаар нь дүгнэх үү аль эсвэл 1-2 хүүхдийг онцолж дүгнэх үү гэдгийгээ энэ арга гаргаж ирж байгаа аргаасаа бас хамааруулаад тэр дүгнэлтээ гаргахад багшд их төхөн болдог учраас тэрийг аягуулсан анхаарч за би энэ хичээлийг заана энэ их нуршуу хичээл болох нь яана энэ нуршуу хичээлийг яавал би цөөлөд базаад хүүхдүүдэд оновчтой болох уу их нуршиж болохгүй бас хит их товчилж болохгүй тийм ээ тэр нэг юмны алтан дунджийг харуулаад хамгийн гол нь бэлтгэлтэй байх ёстой төлөвлөлтийг аягүй сайн хийгээд бэлтгэл үг ярианы одоо бэлтгэл хүртэл аягүй чухал багш хүнд тэгээ багшийн амнаас унж үг болгон чинь сурагчдад хууль болчдөг учраас сурагчид чинь гэртээ очихоор үгүй багш ингэсэн гэж тэрүүгээрээ зүтгэж тэрийг аягүй сайн анхаарах хэрэгтэй дээр нь юугаа харах хэрэгтэй байна нөгөө арга зүйгээ аягүй зөв сонгох хэрэгтэй. Тэр ур чадвар гэдэг бол багш яг л одоо тэр анги дүүрэн хараа яаж явагдаад байна хичээлийн арга зүй нь яг яаж таарад байна гэдгийг чинь хамгийн гол нь харуулдаг учраас багш. За тэгээ багш одоо нөгөө дээр нь ур чадварыг яаж харуулах вэ гэхээр гинэт нөгөө тухайн одоо дүүргийн тухайн хичээл явагдаж байгаа цаг юу газар тог тасарчих юм бол чи яах вэ? Тэгэхээр нөгөө проектор ашиглаж чадахгүй болохоор шууд нөгөө Б төлөвлөлт рүүгээ орсон байх хэрэгтэй. За одоо тэгвэл хүмүүс энэ цаасыг ашиглаад энэ цаасандыг дэлгэц гэж бодоод хэдүүлээ энэ дээр ингээд явъя гээл тэрэн дээр багш өөрөө зураад бичээд хийх ёстой юмнуудаа хийгээ гаргаад дараагийн слайдуудаа бараг тэрэн дээр өөрөө хийгээ явчихдаг. Инх юм бол багшийн ур чадвар харж байна гэж. Тэгээ хүүхдүүдийг одоо нөгөө нэг олимпиад уралдаан тэмцээнд бас бэлтгэдэг шүү дээ хүүхдүүдийг багш өөрөө орохоос гадна багшийн ур чадварын нэг илрэл чинь бас тэр хүүхдүүдэд олимпиад уралдаанд бэлтгэж байгаа асуудал яригддаг. Тэгэхээр тэр олимпиад уралдаанд бэлтгэж байгаа сурагчдыг болвол яадгүй гэхээр миний бодлоор бол олон жилийн байдлаас ингээ харж байхад одоо 9 дугаар ангийн хүүхэд одоо олимпиадад орлоо шүү дээ тий. Тэгвэл 9 дугаар ангийн хүүхдээ 10 дугаар ангийн төвшөнд бэлтэж авах хэрэгтэй байхгүй багш. Багшаас нэг бас сонирхолтой байх үүдэн юм асуу гэж бодвол та хобби сонирхол бас одоо ажлын хичээлийнхаа бус цагаар ажлынхаа чөлөө цагаар юу хийх дуртай вэ? Миний мэдгийн л та маш гоё номнууд уншдаг, цуглуулгатай гэж сонсч байсан. Тэгээ тэр талаараа тийш үү манай ном унших өстой дуртай. Номыг бол ер нь бүр хүүхэд байхаас эхлээл бүр номны амтанд ороод ном уншаа сурцсан. Тэгээ ямар сайндаа нэг инээдтэй бит хоёрт нөгөө нэг юу Монте Кристо гүний нөгөө хөдөө нөгөө манай хадам өвгний маань өвөө нь хөдөө байсан. Тэгээд бит хоёр хүүхдээ аваад нөгөө сэлэнгийн баруун бүрнгийнх байхгүй юу. Тэгээд тэнд очиод хоёулаа амарч исэн байхгүй зүүн. Гэсэн чи харин өвөөгийн гэрт нөгөө Монте Кристо гүн маань бүр 1-2-ороо байж ах юм. Хоёулаа ставал аваад та булаацалтаа уншиж байгаа. Тэгэнгүүтээ хоёулаа буудас тогтоогоод за чи яг одоо эндээс энэ хүртэл уншаад дуусна шүү. Тэр хооронд нь би чи нэг хоол унд мундтай хүүхэд мөхөө тэгээ асрах совилох бүх ажлаа хийж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ явгаагаас номоо шүүрч аваад одоо чиний унших хугацаа дууссан хүүхдээ харчих. Тэгээд би болоод авчирчаад тэгээд за чи энэ хүртэл уншиж шүү гэл манай өвгөн тэгж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нь за гэж хэлчихэд дугаа цааш нь үргэлжлүүлээд уншаад тэр нэг өнгөрчихөж байгаа шүү. Тэнгүүт нь уншаал. Заримдаа ч яста шүнжэнгөө нөгөө номны хамтанд орохоор шүнжэнгөө сайхан сууж номоо уншиж дуусчаа сэтгэл амар унтдаг байж илээ. За ном унших хоббинаас гадна бас багш нь нөгөө янз бүрийн ногоо хольж салаат хийх хоббитай.
Тэгээд сайхан ингээд бас нэг ядаргаагаа тайлаад нөгөө компьютерийн ард нөгөө удаан суугаад ингэхээр одоо бол яг ингээд нөгөө компьютерийн ард сууж яана л та багш. Тэгээ нөгөө өдөр болго яг нөгөө ордог цагаараа хичээлээ заагаад хүүхдүүдтэй өглөө 8:30-аас өдөр 1-2 хүртэл дундаа 10 минутын завсарлагтай тэгээд дундаа 30 минутын их завсарлагтайгаар хичээл явагдаж байгаа байхгүй юу? Бас хүүхдүүдээ их удаан ингээд ядраахгүй тулд тэгээд нэг 30 минут хичээл ороо явж байгаа. Тэгээ энэ хичээлээ ороо явж байхдаа бас компьютероос нөгөө зүүмээр харьцаж байгаа болохоор чи айгүй компьютер шагаах юм. Тэгээ бас тэгэл хичээлээ дуусгаар нь ядаргаагаа тайлбарлах бас янз бүрийн нөгөө ногоогоос гол хийх тий эсвэл одоо нөгөө одоо сүүлийн үед бас нэг сонирхох гээд байгаа асуудал бас нэг зураг зурж сурах хандлагатай болж байгаа. Бол бас үзэл байна тий. Сонирхол зургийг яаж зурдсан болоо гэж бодоод үрдслээсээ асуух юм билүү гэж бодоод тэгээд байж байгаа шүү дээ. Яаж тэгвэл гоё болт юм бол гэх. Энэ нөгөө фэйсбүүкээр яваад байдаг хүүхдүүдтэй сургаарай гэж тэгээд зураг мураг харахаараа гоё будаж мудах хоббитэй болоод байгаа юм басна. Хүүхэд шиг. Ер нь сургуулийнхаа замыг харахаар л их гоё дотн санагддээ шүү дээ. Танай гэр бас ойролцоо болохоор тэгэл манай сургууль харагдаал байдаг бах та. Тийш тэгэл харагдаал сургуулаа за тэнд одоо яг тэгж байгаа да ингэж байгаа да гэж ер нь гоё шүү гоё манай сургууль чинь ер нь их өөдрөг тэгээд сургуулиасаа явсан улсууд нь дандаа шилжээд өөр ажилд орсон улсууд нь дандаа дэвшчээдэг ер нь их буянтай сайхан сургууль шүү манай сургууль чинь тий одоо үдчлээ одоо удахгүй 40 жилээ үзэх гэж байна. Тэгэхээр одоо залуучууд 40 жилээ угтаад бас 40 ажилч гэдэг юм уу те санаачлаад ингээд хийвэл байх болоо да тий. Та нар бүрхэн ажил санаачилдаг манай залуучууд. За тэгэхээр ярилцлага маань бас өндөрлөг тэгшээс хандж байна. За ингээд багшаа ярилцлага багшийнхаа баримтлагдаг зарчимтай аав ээжээсээ ямар одоо сургаал сонсож одоо өргөжлөлтөд дөр хөвгттэй ч гэсэн хэлж явж байгаа би гэх энэ талаар сонсоод ярилцлага өндөрлөе гэж бодлоо. За тэгээд одоо манай одоо миний өсөж таринсан гэр бүл те одоо энэ үүсгэж байгуулсан гэр бүл аль нь ч гэсэн яадаг үг гэхээр хамгийн гол нь бид нар харилцааг их эрхэмэлдэг. Тэгээд ээж аав хоёр маань бол их захидаг байсан. Манайх чи их аав ээж хоёр чи их нөгөө манай гэрт их хүн их ирдэг хүмүүс их орж ир дандаа аав ээж хоёртой гоё ингэж яриа хөөрөө өрнүүлдэг. Тэгээд ирсэн гийчин зочин болгонд ээж минь дандаа хоол унд хийдэг, хоолтой ундтай цайтай байдаг. Тэгээ ийм байсан болохоор манайхан ер нь ээж аав хоёр маань гол нь юу гэж агчаа үг гэхээр ер нь хүний битгий ялгаж үзэж байгаарэ. Чамаас дүүч бай, эгчч бай, ахмадч бай, ямар ч хүнтэй ер нь дандаа зөв харьцаж явжээ гэж л гол нь их захидаг байсан. Тэгээ тэр нь тэрүүгээр нь ч болдго юм уу яадгийн би ч одоо ер нь их жоох хөвгттэйсэн ч муухай харьцаад байхгүй. Тэгээ манай үеийн шавнар бол тэгдэж шүү дээ. Одоо өөрийгөө магтах гэдэг юм шээ. Тэгээ манай шавнар ч гэсэн хэдий ерөөсөө ууралдгүй багш гэдэг. Тэгэхээр би тэг бодгийн за бас нэг уурланч би уурлаад л байдаг юм шиг амьдал уурлаад байдаг юм шиг байгаа. Тэгэхээр тэр нь уур биш юм шиг харагддсан байна хүүхдүүдэд. Тэгэхээр яг хүн гол нь одоо залуу багш нартай хандаж хэлэхэд гол нь л ер нь их тайван хүүхдүүдийг их гоё зөвөр хүлээж аваад уургүй тэгээ болж өгвөл дандаа учирлаж ойлгуулсан байдлаар харьцах юм бол хүүхдүүд шал өөрөлдөг. Тэгээд манай гэр орныхны гол ээж аавын маань захидаг зүйл бол ер нь ямар ч хүнийг ялгалгүй л их сайхан зөв сайхан харьцаж байл гэдэг. Ийм л үүрэг даалгавар өгсөн юм шиг байгаа. Тэгээ тэрүүгээр нь одоо манай эгч нар ч гэсэн тэр хүнтэй их зөв харьцан байгууллага хамт олонтойгоо харьцаа сайтай явна. Би ч гэсэн их муудаад ахгүй хаа л гэж би боддгийн шүү дээ. За баярлалаа багштай. За энэ удаагийн дугаарт маань бидний хайртай багш Пүрүү багш маань оролцлоо. Ингээд багшийнхаа цаашдынх нь ажил амьдралд нь хамгийн сайхныг хүсье. Баярлалаа багштай. Баярлалаа багш. За баярлалаа. Та хоёртай ч гэсэн ийм сайхан одоо зүйлийг хийж те одоо нэвтрүүлэг болж байна да энэ чинь те ийм сайхан хийж
тэгээд бас ингээд урьд оролцуулсанд их баярлалаа. Тэгээд хоёр сайхан охиндоо сайхан гэр бүлүүд нь аз жаргал сайхан бүхний бүсгий өрөө. Тэгээ нийт 31-р сургуулийнхаа хамт олонд ажлын өндөр амжилт, аз жаргалын дээдийг хүсэн өрөөё. Тэгээ манайхан цоглог шүү гэж хэлье. За баяр таа. Баяртай. За баяртай өвгдөө сайхан амраарай.